Нэгэн өдөр маш чинээлэг айлын аав ядуу хүмүүс хэрхэн амьдрдгийг харуулах зорилгоор хүүгээ хотоос холгүй тосгон руу дагуулan явжээ. Тэд нин ядуу айлд 2 өдрийг өнгөрөөж аяллаасаа буцаж ирэхдээ аав нь хүүгээсээ асууж гин. За, миний хүү аялал ямар байв та? Чи ядуу хүмүүс хэрхэн амьдарч байгааг харсан уу? Харлаа аваа, бид нэг нохойтой байхад тэд 4 нохойтой юм байна. Манайх цэцэрлэгт хүрээлэнгийн голд хүртэл усан сантай, харин тэд зах хязгаар нь харагдахгүй голтой. Манай цэцэрлэгт цахилгаан гэрэлтэй байхад тэд шөнийн ододтой. Манай эдлэн газар урд талын хашаа хүрээд дуустдаг бол тэд бүхэл бүтэн тэнгэрийн хаяатай. Бидэнд амьдрах жижигхэн газар бий. Тэд бидний нүднээс давсан талбайтай. Бидэнд үйлчилдэг зартнаар байдаг бол харин тэд бусдад үйлчилдэг. Бид хүнсээ худалдаж авдаг, тэд өөрсдийнхөө идэх хүнсийг ургуулдаг. Биднийг хамгаалж манай хөрөнгийг тойрсон хан байдаг. Харин тэдэнд тэднийг хамгаалах найзууд бий. Гэхэд хүүгийн аавд хэлэх үг олдсонгүй. Дараа нь хүүн Аава, биднийг ямар ядуу байгааг харуулсанд баярлалаа гэж нэмж хэлж гин.